бүгд нь арай минь намайг Инхчин гэдэг Монгол Улсын боловсролын их сургуулийн 3 дугаар ангийн оюутан. Монгол хэлний тэнхимийн Саран Гэрэл багшийн цахим орчинд дох хэлний хэрэглээний авиас хувьсах үзэгдлийг судлах гэсэн сэдвтэйгээр судалгаагаа хийж байгаа. Би бол яг судалгаа түрүүнийх шиг бүрэн гүйцэд тусгаагүй. Гэхдээ ер нь бол тайлангаа тавина. За төлөвлөсөн ажлуудаа бол дараах байдлаар харуулсан байна. Өмнөх жилийн судалгаанд 200 хүүхд төвлөрсөн. Энэ жил нэмж 200 хүүхд төвлөрөө 400 хүүхдээс бол судалгаагаа хийн гэж анх төлөвлөж байсан. Энэ нь дууссан. Тэгэд дараа нь бол энэ төвлөрсөн дахин 200 хүүгээ бол яг ямар авианы хувьсэл явагдаж байна. Тэрийгээр амжилах гэж байсан боловч за амжилах гэж байсан боловч яг судалгаагаа хийж байхдаа заавал бүгдийг нь амжилахгүйгээр яг тодорхой нэг эсвэл хоёр авиа авч байгаад тэгээд түүнийгээ авианых нь хуулиар ямар яг хувьсэл явагдаж байна гэдгийг нь тайлбарлахаар бас төлөвлөлөөд амжилах одоохондоо бол шаардлагагүй мөн гэж жоохон бодож байгаа. Тийм учраас яг амжилттай хийгээгүй байна. За ярианы хэлний бодит хэрэглээг ажиглан тэмдэглэх гэж байгаа. За энэ дээр бол сайн англиар хийгээгүй учраас бодит хэрэглээ дотроо яг нэг Facebook, YouTube гэх мэтчлэн цахим орчноос үгсээ төвлөрөө дээрэс нь аудио буюу видео бичлэгээс хүмүүсийн ярьсныг нь бас яг тэмдэглэх замаар явж байгаа. Гэтэ энийгээ бол яг буулгаагүй учраас бас яг дууссан гэхэд хэцүү байна. За цуглуулсан үгсээ бол эхлээд IP буюу олон улсын авианы галгаар бол галгилсан. Тэгээд галгилсан төврээр харин бүгдийн шинжлэх дүгнэх ажлыг бол бас дуусгаагүй дундаа бас явж байгаа. За авианы хувьслыг яг тэр галглаад дүгнээд тэр түүнийгээ бол дахиж задлан шинжилгээд тайлбарлах. Тэгээд цаашлаад дүгнэх нь бол дээдлийн ажлууд болсон учраас бас яг дундаа явж байгаа гэж хэлж байна. За иймэрхүү байдлаагаар ерөнхийдөө бол өгүүллийнхээ бүтцийг гаргаад явж байгаа. За одоогийн байдлаар сэдвийнхаа зорилгыг цахим орчинд ярианы хэл дээр тэмдэглэгдсэн үгсийн авианы өөрчлөлтийг шинжилж тэдгээрийн хэрхэн хувьсаж буй зүй тогтолцоог авиа зүйн онол болон хуулиудаар тайлбарлан цаашид зүй ёсны дагуу үргэлжлэн хувьсах боломжийг нь онолын үндэслэлтэйгээр таамаглан тодорхойлохыг зорж байгаа. За үүнд судлагдсан байдал бол яг авиа зүйн онол хуулийг өөрчлөлтийг бол маш олон эрдэмтэн тал талаас нь зориулсан олон судалгаа байдаг. За яг миний одоо судлаад байгаа сэдвтэй холбоотой гэх юм бол яг онлын суурь судалгаанууд болон дээрэс нь дахиад өөр IP буюу галглаад яг ямар хувьсэл явж байгааг бас нэг тодорхойлсон судалгаануудаас гадна яг хамгийн чухал бас байж байгаа онол гэх юм бол Рамстед болон Пелеогийн үе утга задгаарах онол чухал байр суурь эзэлж байгаа. За уг онолоор дээгүүлэгч авианы сулрал улмаар дээгдэх үзэгдлийг нь тайлбарлахад бол буюу одоо яг миний судалгаанд нэг тохиромжтой гэж үзэж байгаа. За гэхдээ энэ онол нь болохоор өөрөө 20 дугаар зууны эхэнд дэвшүүлж байсан онол. За тэгээд Базар Агчаа багш бас судалсан байдаг юм байна лээ. Тэгэхээр гэхдээ эндээс ялгарх юм гэх юм бол Монголын хэлний хэрэглээтэй холбоонд наривчилж авч үзсэн судалгаа байхгүй буюу яг одоо миний төлөвлөсөн 200 үг дотор бас энд ажиглагдаагүй юм авианы яриагүй хувьсэл байна гэж үзээд энийг судалж байгаа. За сэдвийн яг энэ сэдвийг судлах болсон үндэслэл гэх юм бол ярианы хэлэнд гарсан авианы өөрчлөлтийг цахим орчинд бичиж тэмдэглэснийг нь зөв бичгийн дүрмийн арга дээр ойлгох нь илбэг байдаг. За тэгэхээр яг энэ зөв бичгийн дүрмийн үгүй юу тийм үү гэдгийг яг ялгах хэрэгцээ гарч байгаа. За тэгээд иймээс эдгээр хувьслыг зөв бичгийн дүрмтэй хольж андуурахгүй байх, мөн хэлний хэрэглээний түвшинд хэрхэн хэлж байгааг онолын үндэслэлтэйгээр тайлбарлах шаардлага байна гэж үзэж байгаа. За тэгэхээр монгол хэлний энэ нь авианы цаашдын хувьслыг ойлгоход маш чухал ач холбогдолтой гэж харж байгаа. За одоо бол би хоёр хувьслыг тайлбарласан байгаа. За эхнийх нь бол сулган гэгдэх хувьсэл. За авиа сулган гэгдэх хувьслын дагуу захимж байгаа үгсийг төвлөрснээр жишээ татаж харуулсан байна. Нийт 200-аад үгнээс яг түүгээр дотор орсон гэх юм бол 80 орчим үг байгаа. За эндээс
хэдийн жишээ татаж харуулаад тайлбарлах юм бол за нийт одоогийн байдлаар 2 хөвслийг тайлбарласан байгаа. Гэхдээ яг өгүүллээ хэвлүүлэх төсөөлөгөө хуралд орохдоо 4 хөвслээр орно гэж төлөвлөж байна одоогоор. За эхний хөвсөл нь гэх юм бол авиа сулран гэдэг хөвсөл. За энэ хөвслийн тухай бол маш олон эрдэмтэд хэлсэн байдаг. За энэ гэхдээ яг миний судалгааныхаа дагуу гэх юм бол 2 уруулын дуугүй хамжих Б гэвүүлэгч байна. Хэлхэн хурдны нөлөөгөөр веб баслах гэвүүлэгч болж сулран улмаар гэгдэж буй хөвслийг авиа сулран гэгдэх хөвсөл дотор оруулж ирсэн байгаа. За үүнийгээ болохоор доор харагдсан байдлаар сулран гэгдэх хөвслийг тодорхой нэгэн нөхцөлд суур нөхцөлд илэрнэ гэж үзсэн байгаа. За энэ суур нөхцлүүдийг дотор нь 6 хүртэл оруулсан байна. За эхний нөхцөл нь болохоор залгуур бүтээгрийн бүтцэд орсон Б гэвүүлэгч авиа сулран гэгдэнэ гэж үзэж байгаа. За энэ бол яг шив шин зүйл бол биш. Тогтвор гэдэг үгийг доор харуулсанчлан Санжаанад мэд эрдэмтэд бас 2018 оныхаа бүтээл бичсэн жишээ байсан учраас энэтэй төстэй бас өөр жишээнүүдийг олсон нь эсэбэл гэж яг нэг түүхэндээ буюу үндэсний бичгээр бичигддэг байсан бол одоо бол эсвэл гэж суларч хэлэгддэг болсон. За Б гэвүүлэгч аваа нь өөрөө 2 уруулын хамжих Б буюу заавал ингэж хамжиж хэлэгддэг гэвүүлэгч боловч В буюу хамжин шүргэх гэвүүлэгч сулраад улмаар хамжин сулрах хамжин шүргэхээс дахиад их шиг болж бүр гэвч гэсэн ийм хөвслийг хэлж байгаа. За тэгээд эндээс харах юм бол эсвэл болж суларч байгаа нь болохоор яг бичгийн хэлэнд биш ярианы хэлэнд байгаа юм бас анхаарах хэрэгтэй. За хоёрт нь гэх юм бол бай язгууртай туслах үгэнд илэрсэн Б гэвүүлэгч бас сулран гэгддэг. За энэ бай язгууртай туслах үг гэхээр би өнгөрсөн жил бас яг энэ тухай өгүүлэлтэд дурдж байсан. За тэгэхээр бас яг түрүүний үгтэй адилхан боловч энэ болохоор үг хооронд буюу гол үг туслах үг хооронд явж байгаа арай нэг бас юм хөвсөл байна. За бас боловч бол байтугай гэх мэт зэрэгцүүлэн холбох үгийн эхэнд орсон Б гэвүүлэгч бас сулран гэгдэж байгаа. За энэ нь болохоор би бас гэж яг ярианыхаа явцад бол хэлэхгүй. Хэлхэн хурд ихсгийн нэмэгдхийн хэрээр бол би бас орё гэж хэлэхэд бол энэ Б гэвүүлэгч нь суларсаар гэгдэж байгаа юм бас хөвсөл байна гэж үзэж байгаа. За энэтэй адилхан тэр байтугай гэхэд яг ярианыхаа хэлэн тэр болгон тэр байтугай гэж хэлэхээс ш тэр байтугай гэж Б үсгийг тод хамжиж хэлэх нь одоо ер нь бол байхгүй болоод байгаа гэж бол яг ярианы хэлэн бол. За дараагийнх нь бараг биш бүр гэх мэт чинэг үгийн эхэнд орсон Б гэвүүлэгч бас сулран гэгдэж байгаа. За жишээ нь үгүй бидтэй гэдэг үгийг бид нар ярианыхаа хэлэнд яг үгүй бидтэй гэж тод хэлэхгүйгээр Б-ийн сулран гэгдэж байгаа үгүй үстэй гэж шууд гэгдсэн юм хэлбэрээр хэлдэг. За янз бүрийн гэдэг нь бас яг адилхан. За дараагийнх нь нэгэн 5 дахь нь болохоор 2 үгээс бүтсэн хүний нэрийн 2 дахь үгийн эхэнд орсон Б гэвүүлэгч бас энд хэлсэн сулран гэгдэх хөвслөөр явагдаж байгаа. За энэ нь жишээ Очир Бат гэдэг хүний жишээ авсан байна. За тэр нь юу вэ? Тэгэхээр Очир Бат нь яг авианыхаа хэлэнд хүмүүс хэлэхдээ Очир Бат гэж бас тод хэлэхгүйгээр очират хөрөнгөлөгчгээ бас гэгдэх байдлаар хэлдэг. За өгүүлбэрийн дунд орсон нийтэд орсон үгийн Б гэвүүлэгч гэж бас тустай байна. За энэ дунд орсон гэхээр ер нь бол холбоо үг гэж ойлгож байна. За холбоо үг дотроо бас яг түрүүний хөвсөл явж байна. За дээрхээс үзэх юм бол авиа сулран гэгдэх түүхэн хөвсөл нь хэлхэн хурдаас шалтгаалж одоо ч эрчимтэй явагдаж байгааг харж байна. Энэ үзэгдлийн талаар эрдэмтэн Рамсдел Петлянер 20-р зууны ихэр Алтай хэлнүүдийг судалж үзээд үе утга задгарах ёс байна гэж нэрлэн тайлбарласан бөгөөд монгол хэлний баримтаас үзвэл ихшээр эхэлсэн үгс нь эхэндээ зохих гэвүүлэгчийн аль нэг байсан гэд ан ман уган цуван авч ирбэр гэсэн үгсийг жишээ татсан байна. За тэгэхээр энэ ан ман гэдгийн жишээ татсан үгс нь ерөөсөн ан гэдэг үг нь ер нь бол анхнаасаа бол гэвүүлэгчтэй байсан. Тэгээд энэ ёсны дагуу үе утга задгарах ёсны дагуу бол шууд ихшгээрээ хэлэх болсон гэж. За тэгэхээр энийг бас Б гэвүүлэгчтэйгээ
аюу холбож үзсэн гэсэн. Энэ хүү Рамстед Телеогийн хууль нь болохоор бидний яг ажигласан аюу майны хуулитай нийцж байгаа учраас яг энэ одоо үргэлжилж байгаа юугаа хувьслаа бас хэлэх юм бол хоёр хувааж үзсэн. Цаашид үргэлжлэх боломжтой гэж үзээд яг ямар үгс одоо энэ хуулийн дагуу үргэлжлэх боломжтой вэ гэхээр одоогоор веб болж суларсан ч гэсэн арай гэлдэж амжаагүй байгаа веб өгүүлэгч байгаагаар хэлсэн зарим бүтээгэр өгнө. Ирээдүйд бас тэр чигээрээ гэлдэх боломжтой гэж үзсэн. Хоёр дахь юм бол веб болж огт сулраагүй ч гэсэн ерөөсөө ирээдүйд суларсаар байгаад бас гэлдэх боломжтой юм. Ярианыхаа хурдаар хэлхэн хурдаараа ярих юм. За тухайлах юм бол бас буюу бөгөөд боловч болбол зэрэг энэ зэрэгцэн холбох үгсээс ерөөсөө бол хоёр нь бүр гэлдэх хүртлээр явж хувьссан үгнүүд байгаа. Гэхдээ энэ бас буюу бөгөөд нь ерөөсөө шууд бүтэн гэлтжээгүй сулрах үе дээр л явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хэлхэн хурд нэмэгдэхийн хэрээр цаашдаа ер нь бол гэлдэх боломжтой гэж таамаг дэвшүүлж байгаа. За хоёрт нь гэх юм бол авиаг сулран гэлтгэд гэлтэхүйд хүргэх суур нөхцөл бас ажиглагдаж байна. Энд дээр гэлтэх гэж одоо авиаг буюу Б гэвүүлэгч авиаг сулран гэлтэхгүй байлгах тийм нөхцөл байна гэж харсан. За аливаа авиа дангаараа бус өмнө болон ард байгаа авиатайгаа хамт дуудагддаг учраас авианы хувьсал нь тухайн авианы орчноос шууд хамаардаг. За тэгэхээр гэвүүлэгчийн сулран гэлтэх хэсэг нь өмнөө ямар авиа байгаагаас бас шалтгаалж байгаа учраас үүнийг батлахын тулд нэрийн болон үйл өгсийн аймаг хилцэн холбох үүрэгтэй нөхцөлийг нь жишээ болгоод тэгээд Б гэвүүлэгч авианы яг ямар үед сулрах юм бэ, ямар үед сулрахгүй үлддэг юм бэ гэдгийг тогтоохыг оролцсон. За энэ дээр бол яг нэр болон үйл өгсийн холбох нөхцлүүдийг оруулсан байна. За яг сулран гэлтэх нөхцөл дотор эдгээр нь орж байгаа. Ер нь бол ихэнх нь гэсэн. Харин гэлтэхгүй нөхцөл дотор нь бол энэ цөөн хэдэн нөхцөл орж байна. За энэ гэлтэхгүй ажиглаад үзэх юм бол дандаа инээр төгсч гэсэн ийм нөхцлүүд байна. За үүнээс яг юу дүгнэж болох вэ гэхээр Б гэвүүлэгч авиа сулран гэлтэхэд гэлдэх хувьсал нь дараах нөхцөлд ерөөсөө илэрхгүй байж болдгийм байна гэсэн нэг юм гаргалгаа гаргасан. Тухайлбал хамрын гэвүүлэгч энэ болон энийн араас орсон Б гэвүүлэгч нь сулран гэлтэхгүй юм байна гэдэг. За тэгэхээр үүнийгээ бас дотор нь хоёр байгаад хамрын гэвүүлэгч энэ үгийн үндсээр төгссөн байх юм. Өөрөөр хэлбэл үгийн үндс нь хамрын энэ нэмээр төгссөн байх юм бол хоёрдугаарт нь гэх юм бол яг үгийн үндс нь биш залгуур бүтээгэр нь энэ гэвүүлэгчээр төгссөн байх юм бол Б гэвүүлэгч ер нь бол В болоод сулрахгүй цаашдаа бүр гэлтэхгүй гэсэн юм дүнэлт хийсэн байна. За үндс нь энэ гэвүүлэгчээр төгссөн гэж байгаа. За одоо энэ дээр дурсан хоёрыгоо бас дотор нь жоохон наривчилсан байна. Үүнийг цаашаа бас үгийн үүрэгтэй холбож үзэх талаар бодож байсан боловч одоо энэ дээр сайн гаргаагүй учраас ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ ер нь бол гол үгс аймаг туслах үгс аймгаар холбох нь дараагийн тайлбарт хэрэгтэй. За одоогийнх бол ам барих гэж байгаа. За ам барих гэдэг чинь энэ нь өөрөө уруулын гэвүүлэгч бас Б бас уруулын гэвүүлэгч. Тэгэхээр энийг хоёр уруулын гэвүүлэгч нийлэхээр ерөөсөн Б гэдэг уруулын гэвүүлэгч сулрах шаардлага болчихно гэсэн. Тэгэхээр Б уруулын гэвүүлэгч нь сулрахгүй ч цаашаа гэлтэхгүй. За гэтэл элэг барих гэдэг үг байна. Элэг барих гэдгийн ген бол ерөөсөн уруулах биш. За тэгэхээр хэлний гэвүүлэгч учраас Б гэвүүлэгч сулран гэлдэж байгаа гэсэн. Жишээ нь элэг барих гэж яг тод хэлэхгүйгээр элэг барих гэж сулгаад хэлждэг учраас. За тэгэхээр энэ дээр яг үг нь гол чухал биш. Гол нь уртлынх нь арай ямар нөхцөл орчинд чухал гэж үзэж байгаа. За мэдээж үгийн төгсгөл нь дараагийнхаа арайны өөрчлөлтөд хамаатай учраас нөхцөл дагаварч гэсэн энэ дээр бас ярина. За энэ дээр бол үг бүтээх дагаврууд эсвэл дагаврууд байна. За тэгэнгүүтээ үеийн нөхцөл болон нэрийн нөхцлүүдээс бас эдгээр сулрахгүй нөхцөлийг нь бас хараад байж болно. Энэ бол уруулах. За энэ яагаад уруулах биш хэрнээ? Хэлний хэрнээ уруулах
болоод байгаа вэ гэхээр дараагийнхаа авиа эзэн хуулийн дээр бас ярина. За гуравт нь гэх юм бол яг түрүүн бол хоёр үг хоорондын юг үзсэн авианы хувьслыг үзсэн. Одоо тэгвэл энэ дээр зөвхөн нэг үгэнд дотор ямагч байгаа. Тэр авианых нь юу хувьслыг нь бас дотор нь 2 3 болгож хуваасан байна. За үгийн бүтц чинь өөрөө язгуур бүтээвэр, дагвар бүтээвэр гэсэн 2 бүтээвэртэй. За тэгвэл язгуур бүтээвэр нь өөрөө зүгээр язгуур өөрөө байдаг бол дагвар бүтээвэр дотор дагвар нөхцөл гэж 2 юм байна. За тэгэхээр язгуур бүтээвэр нь болохоор илүү түүхэн шинжтэй. Одоо бол арай нэг тийм хэлхэн хурдаар хичнээн хурдсан ч гэсэн бас дээлдэг тал руу болоогүй. Жишээ нь яа буу гэж үндэсний бичгээр бичдэг бол одоо бол яв гэж суларчсан юм харж болно. За дагвар нөхцөлийн хувьд гэх юм бол одоо үндэсний бичгээр 3 гэж бичдэг байсан бол одоо бол бид нар 3 гэдэг. Гэтэл яг ярианы хэлэн дээрээ бүр 3 болоод вен гэгт ч гэсэн байгаа. За болвол гэдэг бас яг адилхан харагдаж байна. Яг бичгийн хэл дээр бол гэж бичих хэрэгтэй. Гэтэл одоо ярины хэлнээр болвол эсвэл бүр болвол гэд гэгч гэсэн юм хэлбэрүүд ажиллаж байгаа. За хоёрт нь гэх юм бол авиа ажилсаг хувьсэл гэж байна. За үүнийг болохоор цахим орчноос төрүүлсэн үгсийг ажиглаж үзвэл гол үгийн араас бичсэн бай туслах үгс нь сулран гээгдэхтэй. Нэг юм 3 юмар 2 юмар бас үздэг сулран гээгдэж ингэж үзэж байгаа. За үүнийг яг ямар юугаар онлоор тайлбарласан бэ гэхээр Урт насны нарын эрдэмтдийн 2022 оны бүтээл авиа ажилсаг үзэгдлийг ижилшил гээд адилсах шинжээр нь эгшгийн ижилшил за жоохон төвчлээ. За ийм 3 янзаар ингэж яаж байгаа. За тэнгуүтээ үүний дагуу бай бүтээврийг болохоор гүйвэлэгчтэйгээ эгшиг гүйвэлэгчтэй ижилсэх гэсэн хувьсэл давуу бай гэж үзэж байгаа. За тэнгуүт тухайлбал одоо явж байна гэдэг явж байгаад яваад байна гэсэн үгсийг 3 янзаар бичиж байгаа. Одоо бай зуртай үг нь юу бэн гэрчээр нөө үлдсэн тэр айд хос эгшин. За үүнийг бас тэр ижилсэж байгаа хуулиар тайлбарлсан. За энийг нь бол эгшгийн ижилсэл гэж үзээд за гүйвэлэгчийн ижилсэлээр гэх юм бол ирсэн байна. Түүхийн багш гэдэг түрүүн ярьж байсан тэр энэ хэлний энэ чинь өөрөө Б гүйвэлэгчтэйгээ хэлний энэ нь Б буюу уруулын гүйвэлэгчтэй дагаад бас уруулшиж хэлж байгаа. Яг ирсэн байна гэхээр хүн хэлэхдээ Б-гээр шууд хэлдэггүй мэл биш энээр шууд хэлдэггүй мэл да. Жоохон уруулшаад ирсэн гэд энээр хэлж байгаа. Нэг тийм явдал байна. За гүйвэлэгчийн эгшгийн ижилсэл гээд энэ нь болохоор за гүйвэлэгч эгшгийн ижилсэл гэж байгаа нь одоо ирж байна гэдэг чинь өөрөө жэгээр эхний үг нь жэгээр тогтож байгаа. Жэ нь өөрөө тагнын гүйвэлэгч. Тагнын гүйвэлэгч нь өөрөө тагнын гүйвэлэгчтэй дагаад одоо арай уужим хэлэгдэх байсан ай хос их шиг өндөрсөөр байгаад и гүйвэлэгч болж хэлэгдэж байгаа. Ийм хувьслууд байна. За тэгээд Д гүйвэлэгч нь болохоор яг тагнан гүйвэлэгч биш арай урдуур хэлэгдэг түүшин гүйвэлэгч учраас түүшин гүйвэл урдуур бүр заавал өндөрсөн ч нарийсгүйгээр бас айх хос шиг юм яваад байна гэд и болохгүйгээр үлдчихэж байгаа юм ялгаанууд бий болж үзсэн байгаа. За ингээд дараагийн хувьслуудаа бол үгүй юм байна. За нэг чинь 3 дугаар курстэй. За энэ жилдээс эхэлсэн үү өнгөрсөн жилдээс эхэлсэн судалгаа юу? Энэ өнгөрсөн жилийн судалгаанаас үргэлжлээд явж байгаа. Үргэлжлээд явж байгаа. За гарчнаас ойлоо эхлэж жоохон тодлоо. Сүүлчийн тэмээний арцаа өнгөрдөг шиг байна. Жоохон тодлоо. За цахим орчин гэхээр мэдээж өрөө юм тийм үү? Тэгэхээр хэрэглээний авиа хувьсах үзүүлэлт гэж байх уу? Хэлний хэрэглээ гэхээр хүмүүсийн ярьж байгааг нь ярьж байгаа. За тэгэхээр тэр чинь зөвхөн хэлний авиа биш юм. Хэлний авиа гээд хамаалахаар юм амтгүй байна. За хэрэглээний авиа гэж байдаг юм. Хэрэглээний авиа. Цахим орчинд болохоор хэлний авиа гэсэн хэрэглээний авиа гэсэн ер нь авиа хувьсах үзүүлэлт юм зү. Энэ цахим орчинд авиа хувьсах үзүүлэлт юм уу? Мөн биз дээ. Тэгээд хэлний хэрэглэх зарчмын хавьднаас нэг шамбиолох бол арай нэг жоохон гарчнаас эхлээд нөгөө жоохон аргаудаад юм болж байна. За 2022 онд гарсан дээр Монгол Хэл судлалын түүх 15 байтгийнхоо
ерөнхий чиг баримжаа харж одоо шинжлэх ухааныхаа ойлголт нэр томьёо бид жинхэнэ хаслаа. За тэгэхээр чи авиа сулран гэдэг хүслээр ихнийхээ ойлголтыг тодорхойлж байгаа. За энэ болохоор авианы хасагдал шүү дээ тийм үү? Уучнаар бол одоо авианы суграл байна. Тийм. Судралын эцсийн дүн бол суграл байна тийм үү? Тийм сударсаар байгаа суграл шүү дээ. Судралын эцсийн дүн бол суграл. За үүнийг тэр авиа зүүн батад 7-р бит байна уу? Авиа зүүн бит чинь хэвлүү 8 байна. Тийм 7 үсэх зүй байна. За тэн дээр бол авианы судрал шиг авианы хасагдал гэж тодорхойлсон байна. Англи нэр томьёог хараад за тэр зүйлээр авчихвал одоо итгэл бэлгэрэнгүй өгүүлбэр тайлбар өгүүлбэрээр явуулах шүү. Авиа ижилсэх хувьс гэхээс илүү зүгээр авианы ижил шиг гээд тэгээд дуугүй шиг гээд за өгүүлбэрийн дунд нэгжид орсон гэхээр өгүүлбэрийн их нэгж бага нэгж гэж байх уу? Бага. Тэр нь ямар нэгж юм? Тэр нь нөгөө өгүүлбэрийн их нэгж гэдэг хэрэг тэр чинь өгүүлбэрийн тэр чигээрээ авсан гэсэн үг байхгүй юу? Бага нэгж гэхээр нэг гишүүнт үгсийг хэлж байгаа. Үгсийг за. Зүгээр өгүүлбэр тэгэхээр чөлөө талбай үгсийг хэлж байгаа. За. Тэгэхээр өгүүлбэрийн зүгээр бүтцэд гэж болохгүй юм. Өгүүлбэрийн бүтцэд юм байна. Тийм, өгүүлбэрийн бүтцэд орсон гэж болно шүү дээ, тийм үү? Тэгэхээр нөгөө өгүүлбэрийн бүтц гэхээр энэ зөвхөн дунд нэгж талаар нь жишээ нь яг ихнийгч болоод явчих юм бол өгүүлбэр төгсчих гэсэн үг шүү дээ. Өгүүлбэр төгсгөл яг нөгөө бэд чинь дараагийн өгүүлбэр хэлэхэд нөгөө өмнөх өгүүлбэр аймаас тасаалаад явчих. Тэгэхээр холбоо үг гэдэг авчихд бас болохгүй юм байна. Арахгүй юм да. За яг тэгээд одоо танаа багштай хоёрын 10 ярих бол за авиа хөлс үзэгдлийн төрлийг за төмөртөөш бат гişг за улнаас нь доктор энэ номнуудаас гарсан байна. Энэ номоор гаргасан ном байгаа. Авиа ба аялал учир гэдэг ном байна. Эндээс бас харуул. Тий 2025 онд мөнгө үсэх хэмжээ. За чи өгвөл юугаар дэвшлүү доошлуу да. За жижиг хэлнийхээ галыг баримтлана. Тэгэхээр тур гэдэг үгэн дээр байгаа. Тавтаа буурыг гэдэг нөгөө кириллээр монгол бичгээр нөгөө хүүхдэд зааж байгаа юм шиг байна. Тавтаа буурыг бичгийн хэлний галгаар баримтлана. За дараагийн дээр B болж дуугшиж байгаа сударж байгаа үзэгдлээ болохоор IP гэр за бүр одоо хамгийн сүүлийн эцсийн дүндээ тогтвор гэж суулгацсан байгаа. Одоо сугарлын эзэн дүнмөр судрал болсон, судралын эзэн дүн суграл болсон ба шүү дээ. Тэр V-ийг үлдвэр сугарсан байгаа үзэгдлийг бас одоо IP-ээр байлгах бол чинээс зүгээр нэг тийм тайлбар тийм нэг юу болоод байхгүй галыг болоод байгаа тийм. За тэр эсвэл болвол гэдэг чинь бал гэж байгаа шүү дээ. Одоо болсон холбохын бал нөхцөл байгаа. Тэгэхээр бал гэсэн бичгийн хэлний байлгыг байлгахгүй болохгүй. За бичгийн хэлний байлгыг баримтлаад үндэсний бичгийг хэлэхгүй гэж Монгол бичгийн хэлний баримт авахгүй гэж. Одоо эрт болон дундад үеийн Монгол хэлний их мөрийн байлгал Монгол бичгийн хэлний байна тийм үү. Түүнээс сүүхэн авиа зүүн хувьсах үзэгдлэр одоо яасан байх вэ? Хувьсаж орчин цагийн Монгол хэлний нэмж хувьсах явж байна. Тэгэхээр үндэсний бичиг гэдэг чинь одоо нэг эндээс биднээс тусгай юм байгаа биш үү? Хэлний өгөгчлийн нэг үеийн баримт байна. Тэр нь одоо эртний Монгол хэл болон дундад үеийн Монгол хэлний их мөрийн баримт байхгүй юу? Тэрний туссан бичиг бол Монгол бичиг. За үе утга задгаарах гэж байна уу? Үе утгалбар задгаарах гэж байна уу? Утга задгаарах гэж байна. Энэ Рамслитийн хуулийг за базар өгч өгшин чинь номыг дурдаг байсан баха. Сая бол өөрөө хэлж байна. За тэн дээр тэр 19 оныхын номон дээр үе утгалбар задгаарах бас задрах бас гэж байна. Задрах гэдэг нь үгийн дунд болон ихний сугарахын задрах, за адгаас сугарахын задгаарах гэж үлдсэн байна. За тэр үзэгдэлтэй бас тайлбарлах хэрэгтэй. За чиний бодлоор гэж яг одоо чиний ойлгож байгаагаар авиа гэж ярьдаг. Авиалбар гэдэг дээр та ярьж байгаа. Үгүй би хэрэг зөв авиа гэж ярьдаг. Хүний дууха юу уушнаас гарсан хин урсгал нөөний юу намээ гуруулаад амжин за их шиг юунаас үлддэг юм? Их шиг дуунаас гүйгүүлэгч аниус тийм. Тэр ямар нэгэн авиа буюу чимээ өгөх ёстой шүү дээ тийм. Чимээ өгөх ёстой. Гэтэл чинээс судалдахын дуу авиан дээр тулгуурж гэнэ үү? Одоо бичгээр байгаа текстэн дээр тулгуурж гэнэ. Текстэн дээр ирсэн юу дууны. За тэгэхээр одоо нөгөө текстнүүдэд харуулдаач. Текст. Тийм. Энэ. Тийм. Одоо явж ийн сууж ийн энэ бол дээрээс ингээд харахаар эндээс авианы хөгжлийг тодорхойлох боломжтой юу? Боломжтой. Одоо ч ямар нэг авиа байгаа юм уу? Авиа гэдэг нь одоо энд бол яг хүмүүсийн ярианыхаа хэлээр буюу хэлж байгаа авиагаараа бичсэн. Тийм л одоо тэр ойлгомжтой. Тэгмүүдээ үүнийгээ ард нь олон улсын гажлаа ариллаа. Тийм. Одоо наад хүн чинь жишээлбэл тэр хувийн гэдэг дарахаар хувийн гэж хэлж байгаа тийм юу байна уу? Өгүүлж байгаа авиа юу байна уу? Аудио хоолой тийм. Тэгэхээр авиг яаж одоо текстнээс боловсон болох вэ? Тэрийг галгаараа галагч нь өөрөө хэлж байгааг нь
байж байгаа. Биш. Энэ хүмүүс ч одоо яаж хэлжсэн ч хамаахгүй ингээд биччихсэн байж тээ. Ч одоо алдаатай бичсэн гэсэн үг шүү дээ. Энийг алдаатай гэх нь хэцүү. Яг нөгөө нэг хэлнийхаа юугаар бичиж байгаа учраас авианыхаа услаар бичиж байгаа учраас тэгээд үүнийг нь яг утгыг нь комментоос ч юм уу бичсэн постных нь өгүүлбэрийнх нь хам утгаас нь харж байна. Хам утгаас нь. За энэ тэгэхээр авиа болохоор дуу ангиас бүтэж байгаа учраас энэ Facebook одоо платформ дээр тулгуурлаад энэ авианы хөгжлийг судлах харин боломжгүй. Тэгэхээр YouTube за мэдгүй одоо та хэд болно гэж үзэж байгаа бол одоо энэ текстийг авиа зүйлнээс судлах гэж байхгүй шүү дээ. Энэ хүн одоо яаж авиж ирсэн ч болно тийм. Акустик авиа зүү, туршилт авиа зүү гэдээ яриад байгаа тэр арга зүгээр судлах юм бол чиний дээр дуулж байгаа гэдэг дээр даахад ямар нэгэн одоо дуу програмаар бичсэн одоо аудио байх хэрэгтэй тийм. Тэгжүүч чи тэрний үргэлт нь хаанаа байна, ямар хөгжил явж байгаа гэдгийг тодорхойлохоос биш зүгээр ингэ бичсэн одоо текстээр толгуурлаж харин энэ авиа зөвлөлт гэж байхгүй. За энэ болохоор яадаг гэхээр чиний авсан баримтууд байна шүү дээ. Хэрэгтэй, хэрэггүй биш хэрэгтэй. Юу гэхээр энэ чинь хэлний хэм хэмжээний асуудал байхгүй. Хэлний хэм хэмжээ тухайн хүний боловсрол дээрээс нь одоо энэ тухай өнгөрсөн жил ярианы найруулгын судалгаа гэж хамгаалсан Янжин там докторийн диссертац дээр байна. Бичгэн яриа гэдэг ойлголт нэр томьёо. Тэр ярианы найруулгын судалгааны одоо онлын ойлголт нэр томьёоноос орчсон юм зүйл байна. Бичгээр илэрхийлж байгаа яриа байхгүй. Бичгэн яриа гэж хам болоогч тэр хоёрыг үзсэн тодорхойлдог. Тэр цаанаа их сурвалжтай болоод байгаа гэж байна. Тэгэхээр тэр бичгэн яриа гэдэг тэр тал руугаа судалж үзэхээс биш би энийг бол одоо чиний энэ Facebook-ийн платформоос үүснэ энэ баримтуудыг бол авиа зүүн аргаар судлах гэж боломжгүй гэж байна. Одоо танаа багш та хоёр ямар арга зүгээр энийг одоо авианы хөгжлийг тодорхойлох юм бол тэр одоо дуу хаагаараар хийсэн аудио байхгүй учраас авианы хөгжлийг тодорхойлох яаж болно? Энийг хийж байгаа сая яг суулгах одоо ингээд үзэгдлийг бол энийгээр явж байгаа. Тэгээд тэмүүдэд бүх үгсээ бол тэрх боломжгүй байхгүй. Жишээ нь иргэний боловсрал гэдэг үг бас ихтэй бас суулгаад байгаа. Иргэний боловсрал гэдэг. Тэгээд энийг нь хүмүүстэй болон бичгийн хэлэндээ бичдэг учраас бас яг нэг юм видео бичлэгээс дууг нь хураахаар ингэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь тэрийг оруулсан байхад энэ үг тус бүрээ тэгэж юуг нь бичих хэрэг байгаа юу? Бичих хэрэг байгаа ч үстэй дууг нь аудио оруулах нь одоо аудио оруулах гэхээс илүү аудио дээр тулгуурж ижил авиа зүгээс болно л да. Дуу анир дээр тулгуурж. Гэтэл одоо чи текст дээр тулгуурлаж суулгаад байна шүү дээ. Одоо тийм үст. Одоо та гэдэг үг гэж байна. Одоо дуу дээр зээг үйсэн байна. Тийм. Дуун дээр тий одоо дуу авиан дээр тулгуурлаж иж тий бичлэг аудио дуу хураагуур дээр байгаа юм дээр тулгуурлаж судлахаас биш одоо тэр текст дээр тулгуурлах гэдэг чинь авианы хөгжлөж чинь зүгээр бичгийн хэлний хэм хэмжээ алдагдж байгаа. Тий бичгийн яриа байхгүй юу? Тий. энэ дээр дарангууд дуу нь гарч ирэхгүй юм тий. Тийм. Тэгэхээр одоо энэ дээр гарч энэ дээр дарангууд одоо нэг дуу гарч ирж байгаа ч юм уу. Тиймэрхүү юм явж чиний харин баттай баримт болох байхгүй юу? Тийм. За нэг тийм зүйл байна. Тэгээд гарч байгаа юм дээр үнэзээ. За нэг юм санал. За чулуунцын юм уу гэсэн. Бокс энд байна. Чулуунцын юм аа. Аха. За өөр нэг дунд нь хэлэх юм юу вэ? За энэ 5 нарыг дээр байна. 5 нарыг хэлэх юм гэж.